зөөж гараа би ерөөс энэ бичлэгнийхээ нэрийг бодож олоогүй байж бичлэгээ эхлүүлээд начлаа гэж. За ингэсэн ба би байрны доотлын дэлгүүр ороод хүү энэ ч одоо л зарагдах хэвээрээ юм уу гэж бодсон юмнуудаа худалдаж авсан. Ер нь өмнөх бичлэгүүдээрээ бараг л идчихэж байгаагүй зүйлсүүдээ авсан. Багтаа нэрээ те байгаа мөнгөндөө харуулаад авч иддгээс амтангуудаа би ер нь авцсан байна. Одоо тэрний арч эсвэл амтнд хിവэрэ байна уу гэдгийг хэдүүлээ өнөөдөр дүгнцгээе. Та нар сайн уу? Би сайн. Хаммагны эхнийх нь болохоор энэ та нар энийг амтлаж үтсэн байх гэж бодож юм жижиг албахтаа ингээд иддэн штэ те ширхлэж ингээд дэлгүр мэлгүрээр зардаг. Тэг би энийг сүүлд авч идсэн. Тэгсэн чи амар хогийн амттай болчихсон аахгүй юу? Бүр нэг юм шоколад нь хайлж өгөхгүй энэ доотлын цагаан нь хайлж өгөхгүй. Энд чинь уул ингээ хоёр шоколад нь хоорондоо ингэж нэг юм зөгцөлтэй бол тэгэл голоор нь гээл бичээр ингээ хазагтаад айгуу дайжгүй амттай байсан штэ. Тэс чи сүүлд идсэн чи бүр хүй арай энэ чинь ингээ ориг хүлэх гэж бас байдгийм үү гэж би бодоод тэгээ миний бодлоор энэ Star Cup гэдэг нь яг хэвээр айгуу гоё амттай л шүү заяа. Харин ийм хятад бичгтэй нөлхөн юм шиг байгаа. Оригтойгоо мангар адилхан харагдаж байгаа заяа зүв. Энэ нь бас ориг хүлэх гэж байдгийм шиг байна лээ. Өө зэрлэг харагдчих штэ. Энэ айгуу гоё амттай хэвээрээ лээ. Би сүүл яалчлахгүй хүлхийг нийцсэн юм шиг лээ. Миний одоо хамгийн дуртай хэсэг нь энэ цагаан шоколад руугаа ордог хэсэг нь. Энийн шоколад мэхлад нам руу ороод хайлаад байгаа юм чи. Тэгээ дуусаад ирэнгүүтээ ингээ хурсаад иддэг штэ те. Энэ аягаа ингээ цэвэрлээ. Тэрэнд би амар дуртай. Хамгийн амар нь төцнээс ингээ яг ширхэглэж авдаг байсан штэ те. Тэнгүүт хайлт зураг нь гоё юм битээ. Ингээ бүр ингээ сонгоо нач штэ. Тэр худалдагчийн баг дургуун хөвдөг байсан баху. Эндээ угаасаа 10-аас 10 оноо өгнө. Би бүр 2-3 гэж чилээ. Ирхмээ. Та зогсоорой. Ирхмээ. Та зогсоорой. Ийм лазерын юу айгүй их жоохон бахад авдаг байсан. Энэ лайка дарсан уу манайхаа энэ лазер хүртэл лайкны хэлбэртэй байгаад тах юм. Лайка дарсан уу? Лайка дарсан юм уу? Ийм лазерын айгүй их авдаг байсан. Арайх нь болохоор энийг харсан чи шууд дурсамж сэдэрч синк гэж дурсамж тархин дотор бодомдох үе. Чаасаа энийг би хөлдөөхөө марцчихжээ. Тэгээ та нар аль төрөлтөнд дуртай байсан бэ? Би хамгийн дуртай нь цагаан байсан. За би хөлдөөгч нэг шиг хөлдөж байхаа гэж найдаж байна. Гэхдээ би л өмнө хөлдөө бишээр нь амсаж үзэж байгаагүй юм байна. Тэгэхээр хөлдөө бишээр нь идэж үзье. Ингээд. Заавал зайр мөнгө болгож хөлдөөсөн дээр юм шиг байна. Тэгтээ хайж яхаар ууч. Нөгөөдөг чи хөлдчихлөө. Бүр оройн нь хөлдчихин заяа. Ингэж хуглаад тэг хоёр маргажин болгоод ингээд иддэг байхгүй юу? Ингэж иддэг байсан би лав. Гэтэ ингээд идэж болно л доо. Ингэж жагаад шахаад идэж болдог. Энэ болохоор яг л чиний амттай. Энэ болохоор гүзэлцгний амттай юм шиг байна. Айгуу гоё амттай юм зөөлхөн, юм хөөрхөн амттай те. Та нар энийг ойрд идэг бол гоё дээ. Өчгүй юу. Тэгээ энд би 10-8 оноо. Ямар гоё вэ? Цацдаг нөгөө та нар энийг мэднэ үстэй гэж. Энд чинь ингээ айгуу савар штэ те. Хэсэглэн мөртлөөсөө нэг юм би штэ энийг яаж хэрэглэдэг гэсэн бэ гэхээр нөгөө хөдөө мөдөө онгууд ингээ дотор мохоо оргоод идэг байсан штэ те. Тэр үед би ингээ замдаа ингээ цацчдаг гэсэн бохоо. Тэгэхээр ингээ дотор мохоо орохгүй байгаа ч юм шиг санагдаж манагддаг байсан юм. Тэгээ хөдөө угаасаа л хальт дэлгүүр цогсдөө штэ те явахтаа тэр үед би дандаа энийг ээжээс гуйж ахуулдаг байсан. Би тэгтээ цэнхрийн ихэвчлэн авдаг гэсэн санаж яа. Би цэнхэр өнгөнд дуртай болохоор одоо энэ чинь ингээ хил мэл амар цэнхэр өнгө мөнгөтэй болчт юм аа. Энэ бол хэвээр байна. Үнэхээр хэвээр байна. Гэхдээ энийг яаж илүү гой сонирхолжуулж идэх боломжтой вэ гэхээр штэ ингээд модон чихэр байгаа штэ те. Тэр нөрөөгөө хөтлөн ингэж хурж байгаа. Надад модон чихэр байхгүй байна. Гэхдээ би модон чихэртэй ийм юм авсан юм байна. Гэхдээ ингээд цэнхэрлүү цэнхрийг цацгаар жоохон тэнийг юм шүү. Энийг авсан, энийг цацчихгүй. За цэнхэр нь гоё юм байна. Би ягаад ч юм угаасаа л цэнхрийг сонирхоод байд юм л да. Тэгээд уулын та нарт жоохон өөр өнгө харуулъя гэж бодоод уулын энийг авсан байхгүй юу? Тэгтэл миний зүрх сэтгэл ийм цэнхэр юм руу л ингээд зүтгэв. Цэнхрийнх нь энэ чихрийг ашиглачээ. Энийг цацаад өгнө. Ой. Хэнгүүл хамгийн ингээд агаарт ингээд нэгэ цацаад байгаа байхгүй. Тэгэхээр хамаг арааны шүүс гоожж байна. Гэхдээ энийг бас ашиглая гэж бодож байна. Тэгээ жорлонгийн суултуур руу энийг ингээд хийгээд ерөөсөө өлегтэй наалтсангүй. Тэгэхээр бид нар яаж наалтуулах вэ гэхээр
Вуала. Ингээд олигтой наал болчихж байгаа байхгүй. Оо. Дос. Оо. Эсвэл энэ ч тодорхой амар эсгэл юм байна. Тэсэрдэг юм болсон гэсэн тэсэрдэг маань зүгээр амар эсгэл юм байна. Энэ 10-аас 8 оноо өгчээ. Энэ нь 10-аас 10 оноо өгчээ. Угаасаа л гоё. За дараагийнх нь штэ. Энэ та нар энийг мэдхүү. Ингээд амар их дотроо ийм дөрүлжин гоёхтой юм та. Тэг ийм том цэлцгнөр. Нэг би жоохон бахта хүсэж гуйж ганцыг бараг авдаг байсан баг заа. Ягаад гэхээр амар том болохоор жоохон үнэтэй гэсэн баг. Гоё усан үзмнээ амттай. Гэтэ жоохон бахта ийм жижигэн цэлцгнөр л иддэг байсан л да. Бүр үнэхээр баяжчих юм бол ийм томыг иддэг байсан бохгүй юу жоохон бахта. Энэ нь хамгийн гоё ийм дөрүлжин юмтай дотроо. Усан намдаг чинь. Том цэлцгнөр болохоор энэ дөрүлжин нь хүртэл том байна. Энэ ягаад ч хамгийн гоё нь идэм аа. Жижигэн цэлцгнөрийнх илүү бас жижигэн болчдөг байхгүй юу. Эндээс ингээ харагдаж байна. Энэ айгүй их юм байна дотроо. Өнөөдрөөс янз таасгална. Доторх дөрүлжнийг нь түүж идсээр таарах юм байна. Ус минь амтагч чинь. Таалагдлаа. Энэ би 10-аас хэдийг өгөө. 9-ийг өгчдөг юм уу? 9-ийг өгчээ. Дараагийнх нь цүнх дүүрэн цэлцгнөр. Тэгсэн дээр үед намайг жоохон бахад ийм цүнх дүүрэн цэлцгнөр байдагсан бохгүй юу. Тэгээд цэлцгнүүрэндээ биш зүгээр л тэр цүнхнээс нь олж би дандаа авдаг байсан заа. Гэхдээ би тэр цүнхээ дандаа ингээд хамт тоглолтог хүүхдүүдтэй ингэж гайхуулж алцгандаг байсан заа. Зүгээр ингээд бонуснд нь ирж байгаа цүнхийг тэгээ би тэр миний дурсамжинд амар байсан болохоор би ийм цүнхтэй бэлгийн багц худалдаад авсан. Тэгтээ штэ энэ дотор миний багтаа эцдэг нэг юм байсан. Ийм юм. Энэ нөө шаржигноор юу лээ ингээд дүүрээд би ингээд тайлбарлаж чадахгүй зүгээр л ингээд харуулж чадхөө. Энийг та нар мэднэ сте. Энэ талаасаа бичинэ ангуутлаа ингээд дүүрээд иддэг. Энийг та нар санаж байна уу? Амгүй. Энэ харж байна. Diamond. Байгалнаас ургадаг. Оо янз юм биш дээ. Ингээ хоёр талдаа тусдаа шоколадтай бичинтэй энэ дүүрдэг юмыг та нар авд иддэг байсан уу? Би цэцэрлэгээс тараа дандаа нэг өөлж үнжин байж нэг ахуулж иддэг байсан санагдчих байна. Энд гоё дурсамж сэдрээд байгаа болохоор 10-аас 1 7 оноо өгчээ. Гэхдээ одоо ууж гэсэндээ ийм цүнхтэй бэлгийн юм байдагт амар баярлж байна. Одоо 6 сарын 1 болох гэж байгаа болохоор ийм цүнхтэй бэлгийн багс амар их дэлгүүрүүдээр байсан. Ууттай, гялгар уут мууттай ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд жоохон хайсчихдээ штэ. Энэ ингээ яг жоохон бах сонирхдаг байсан юм. Энийг үнэхээр заяа би ингээд бас цэгрэн мөн дуртай болохоор цэнхрийн их хийж харуулад байна. Ягаан өнгөтэй нас бэс юм аа. Би тэгээд ягаан өнгөтэй надад юу таалагдсан бэ гэхээр агаас те. Энэ таалагдсан. Энэ сорвол. Энэ сорволтой. Энэ таалагдсан болохоор би энийг авсан заяа. Минийх чамд байхгүй за. Тэгж энэ. Энэ дотроо нэлээ их юмтай заяа. Юм Hello Kitty нэм юм байна. Ийм шагшуурга байна. Хүй. Энэ шагшуургыг айгүй хийддэг байсан шүү. Ваа. Вай. Ягаан нь таарсан гэж хэлээч үгүй байна. Ягаан нэг нийтмэр байна. Тэтэй ч гоё байна. Оо, ягаан нь янз юм штэ. Шагшуургыг үү штэ. Ингэж ядтай. Ангой мэн. Нөгөө шилдэг нураараа. Шагшуурга штэ юу шилдэг нураараа вэ. Буцаад хийчих. Энийг сайндаж биш хямдхан байсан болохоор бодлож авсан юм л да. Өөрийгөө ийм том дэлгэснээс харлаа. Яа аим гоё харагч штэ. Нөгөө барьцсан байгаа бэлгийн багц ч юм аа штэ. Ёо. Ээшээ шоурум байд юм байна. Тэгээд байгууллагууд дотроо нь ингээл ороод энэ бэлгэнүүч амар олон төрөл тэмтрээд бариад үзээд тэгээ худалдаа авалтайг гард юм байна. Хаягийн яг би хэлээд өгье. Ээшээ ярмаг. Ээшээ 19 байгаа зам дагуу ингээд байж ядгаа. Газрууд чи ээшээ орж ирэл. Оо энэ бэлгийн багсаас тэдэн зур ширхэг авнаа. Байгууллагуудын ингээл нэг ширхэг байсан ч гэсэндээ эндээс хурж ирээд боломжоор авч болно. Гэхдээ яг номин ийм арт миний сүлжээд байгаа. Тэгээд танаа гэртээ ойрхон бүх дэлгүүрүүдээр л ер нь байрны доотлолт мотлолт дэлгүүрүүдээр байж байгаа. За ийм биш юм анаха. Дараагийнх нь энэ нүдэн чихэр. Энийг та нар хэдэн өдөр долоож байсан бэ? Энийг ингээд идээд ерөөсө дуустгүй тэр аманд багтахгүй амар том заяа. Одоо ч гэсэн аманд багтахгүй. Тэгээд юу вэ? Сервантн дээр тавьчихна.
идэд дуусгах чадахгүй юм чи хэдэн өдөр энийгээд энтэйгээ ноцолтоод ингээд олооцсон. Тэгээд жоохон жижигхэн болгоод тэгээ би ингээд сервантын дээр ингээд юун дээр зурагтны урдлын тавир дээр тавьж байгаа шүү дээ. Түнхүү тээж тэрийг хог гэ дандаа хайчдаг байсан заа юу. Миний ингээ хөдөлмөрлөж ингээд долоогоо жижигхэн болгосон. Дотор нь бохи байдаг байх гэж би бодоод байна заа юу. Тэгээ ээж дандаа миний тэрийг ингээ хайчдаг байсан заа. Би сүүл ингээ аягсан гэд та нар мэдэх нөө ютуберээс асуухгүй чи энийг эзэжсэн үү гэдгсэн чи эзэжсэн чи хэдэн өдөр долоож исэн рекордтой вэ гэд намайг заа юу. Тэгээ би мэдгүй би бараг 7 молоо өдөр хамаагүй энийг ингээ эздэг байх. Энэ хизээч дуустгүй заа. Энэ бүр хизээч дуустгүй нүд гэдэг нэр үгүй л таарна. Окей. Мэт юм бэ. Ойрд ийм энийг хараагүй. Гоё харагдчих. Гэтэ амд хизээч батхгүй заа. Би жоох махта ингэдэг л байсан махта дандаа. Тэг ингээд чүүтэйтэй аманд багтахаар болгонгууд ээж хайчдаг байсан. Багтахгүй. Тэг аим хүнд. Өнөөс ерөөсөө үнэрлж байгаагүй юм байна. Яг алюмины үнэр үнэрч чинь. Ногоон алюмины. Хазаж болохгүй. Ингээл долоохоос өөр аргагүй те. Йоо. Би сая өөрөө ингээ бумдсан байл ч те. Амир 10-аас 6 өгнө. Анти тэр дулмагийн хүүхэд юу авсан уу? Цагаан сарын бэлгийг авсан уу? Гэт нэг юм зурагтай шоколад жаахан байхад их гоё санагддаг байлаа. Энэ бол миний бацсан бахта үздэг байсан. Дандаа миний дуртай гүнжөөд одоо ийм хөө зурагтай шоколад авчих юм бол би энэ нь үгүй би энэ гэл дандаа тэгэл хүмүүсийн зурган дээр байгааг ингээ булаацалддаг байла. Үрслэлийн харалтай шоколадын гоё жуулан гэж юу? Энэ Өмсгөлжин байна, Ariel байна, Rapunzel байна, Tangled байна. Яг л гүзэлцгэнтэй шоколад. 10 of 10. Дараагийнх нь болохоор надад бүр зураг нь байгаа заа. Би жоохон бахта идчихсэн зураг нь энэ байна. Ийм уруулан уугчин чихэр. Би ингээд амдаа ингээд зуучсан юм зураг байгаа. Би яг энд тавьсан байгаа байх заяа. Яг жоохон хүүхдээ уугч шиг харагддаг. За ийм сонирхолтой юм намайг жоохон байхад дэлгүүрүүдээр аягүй их зардаг байлаа. Тэгээ би аягүй их сонирхож авч иддэг байлаа. Энд зурган байгаа ч тэгээ би яг жоох бахта аягүй их сонирхдаг байсан юм аа. Би энэ дарвас гоё дурсамжтай болохоор нэмэнэгч. Нэг хэсэг бим бүүзэлд аягүй од болж байсан шүү дээ те. Нэг бол мууцсан өндөг, нэг бол шүдний нэг бол аймаг гоё амттай, төрсөн өдрийн бялууны амттай гэл. Тэгээ нэг бим бүүзэл амар нэг вайрал болж байсан байхгүй юу? Намайг жоох магад. Энэ миний орсон дэлгүүрт байсан болохоор би зүгээр сонирхоод авцсан. Одоо энд нэг юм байгаа заяа. Энийг ингээд дарангууд одоо юун дээр таарч энэ коло эсвэл мөг гинэ mushroom айл өнгөний. Энэ бор өнгөн юм байна. Надад коло дарна эсвэл мөг таарч магадгүй. Бац тэм ч коло таарчлаа. Өнөө дахиад үзээ заяа. Иргэнэ. Өндөр ба. Ногоо нь sea salt эсвэл kiwi гинэ. Давс эсвэл kiwi ногоо нь юм байна. Амар давс. Sea salt гэхээр далаа давс. Яг ингэ чимэг давсан гэсэн юм шиг. Битгүй мэнэ. Амар шорог. Энэ их сонирхолтой. Найзууд гэрийнх нараа тоглол. Одоо зам болчих юм чи зустан дээрээ те. Боломжтой юм шүү дээ. 8 оноо өгчээ. Тэр саяны шорог болоод суухгүй бол. Би ийм юм авсан. Энэ болохоор та нар санаж байна ийм шарсан төмөс, ийм зайрмаг, хотдог, бургерийн ийм хэлбэртэй ийм ирзэн чихэр бас л дэлгүүрүүдээр ширхэглэж зардаг байсан. Нэг хэсэг энэ бүр амар од байсан юм аа. Энэ пиццатай бай. Намайг жоохон байхад түц айгүй их байдаг байсан болохоор би түцгээ яриад байгаа шүү заяа. Ингээд түц рүү ороод ингээд дандаа сонгож бас авдаг байсан. За энэ зайрмагтай нь байна. Би тэгтээ hot dog-тайг дандаа авдаг байсан. Ягаад ч юм. Тэгээ та нар мэдхгүй нэг жижигсэн хүн байвал сайн уу гэж хүчээрээ. Ам твэрэнэ. Өмнө хүртэл твэрээ. Ингээ аим хурдан идэд дуусчихдаг болохоор амар мэдэрч ингэдэг байснаа би санджээ. Чихэр идсэн бол шүдэ уугаарай. Тэгээ бас хоол мал идсэн бол ер нь тогтмол шүдэ угааж сураарэ. Армигтай төрлнөөс аюу чамаа юм 3D зөө. Та нар энийг авч идчихсэн үү? Сүүлүүд яг юм ширхлэж юм зарахгүй байна. Дэлгүүрүүд би ингээ боодоор нь тавцсан чих шиг те.
Сэрхэгдэж зарвал би ширхэгдэж л авна шүү дээ. Одоо ширхгээрээ хийд гэж манайхан комент бичээрэй заяа. 17. Дараагийнх нь болохоор намайг жоохон байхад төцөнд амар их зардаг байсан заяа. Гэхдээ энийг би ерөөсөө авч идэж чаддгүй байсан заяа. Ерөөсөө л ягаад чи миний авъя гэхээр нэг мөнгө дутаач ч юм уу нэг амар хэцүү болчдөг байсан юм аа. Тэгээ сүүлдээ айгу алга болоод би тэгээ одоо л бараг амтлаж идэж үзэх чинь жоохон байхад амар энийг мөрөөддөг байсан юм. Царайлаг гоё харагдчихаа зү. Зүгээр эргүүлэх юм байна ингээд. Тэнгүүт ингээд угаасаа гараад ирчих. Ааха. Тийм. Тэгтээ гоё юм. Одоо ингээд эргүүлэн зав надад ногоон нь байгаа. Энийг юутай хойлгоо юм бол? Амар. Алим. Яхуй. Арбас тоно. Үнэхээр ийм хүчтэй амттай байна. Дараагийнх нь болохоор энэ нэлээд хямдхан заяа. Дотор нь ийм дөрвөн ширхэгтэй ийм дөрвөн төрлийн ийм бөх. Тэгээ дандаа ийм дэлгүүрт яг үүдэнд зарагддаг ийм эможины бас дүрс мөрстэй бас хөөрхөн цэнхрийн бас бариад давлаа цэнхрийн идчихье гэж юу. Ханаас ширхэг бохжижлаг байсан шүү дээ. Хөөрхөн амттай. Намайг 10 жил хахад энэ 800 гэдэг үү? Юу лээ. Мөрний марччих. Одоо хэдэн төгрөг байгаа вэ? Хэлээрээ. Дөрвөөрөө найзалдаг хүмүүс их юм бол энэ бүр яг хаваас яг нэгээр нэгдэл болчихно. Уул нэм юм авсан бас хөлтөөхөн марччихаж. Дараагийнх нь болохоор энэ пуужин сансрын нисгэн жаахан сайн яваа. За бэрчнэ. Хэвээрээ байна. Хэвээрээ. Ер нь иймэрхүү юм энэ хоёрын юу бол яг хэвээрээ наа. Хэвээрээ байна. Хэвээрээ шүү. За ийм юм бас жоохон байхад их одоо байдаг байлаа. Ингийн онгоч нь. Тэгтээ жоохон байхад ийм тамхин чихэр мөхрэй өгөх байдаг гэсэн шүү дээ. Тэрийг би яагаад аваагүй юм бол? Нэг витамин С гэдэг шүү дээ. Ер нь тиймэрхүү юм. Нэг авсан юм аян сонирхолтой санагдаад байгаа юм хацаа. Оранж амтгч чинь. Гэхдээ цэнхэр надад таалагддаг байсан баг та. Гэж. За. Оноо гэсэн 17. Ийм бөх авсан. Бөх ийм. Гэхдээ надад цэнхэр өнгөн таалагдсан болохоор авсан бахаа да баг. Царайлаг цэнхэр бөх ахаар нь авсан юм аа тисгүй. Миний хэл баг төлөгдлөө. Сэглээ. Дэлта тавил гай амирхүү бохнод гоё шүү. Амар ам цангаж байна. Энэ саяны цүнхтэй бэлгнээс гарсан усны саунд сүйцэн баггүй юу? Энэ ямар гоё газтай ингээд зөндөө гоё юмтай ийм цүнхтэй бэлэг чи юм гоё гэдэг баггүй юу? Тэгээ та нараа энийг гэртэйгээ ойрхон бүх дэлгүүрүүдээс л авч болно. Дөрний нууттай бэлгийн багц байхгүй дэлгүүр бол мяа дэлгүүр л гэсэн үг. Ер нь бүх дэлгүүрүүдээр байгаа OG family. Төсчлээ.